Ингээд өнөөдрийн хичээлийн сэдэв ионы холбоо. Хичээлийн агуулга металлууд катион үсгэх нь, металл бишүүд анион үсгэх нь, шилжилтийн металлууд ионы нэгдлийн бүтэц, ионы нэгдлийн томьёо, ионы нэгдлийн шинж чанар, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг авч үзье. Нэгдүгээр сэдэв ионы доктортой электрон бүтэц. Ион уялаг системийн 10 дахь элемент бөгөөд идэвхий гэж нэрлэгддэг бөгөөд инертийн хий гэдэг. Бүгдээрээ доктортой электрон бүтцийг авч үзье. Элемент ион уялаг системийн 10 дугаар дистогоод оршдог. Энэ түүний цөм нь нийт 10 протонтой нэмэгцэнэгтэй цөмийг тойроод нийт 10 электрон эргэнэ гэсэн үг юм. Үүнээс 2 электрон n тэнцвэнийг буюу энергийн 1-р түвшинд, харин 8 электрон n тэнцүү 2 буюу энергийн 2-р түвшинд эргэдэг байна. Ингээд ионы электрон байгууламжийн томьёо 2,8. Ийм бүтцтэй нэгдэл нь маш доктортой бүтцийг үүсгэдэг. Бусад элементэд электрон өгөхгүй, бусад элементээс электрон авахгүй, бусад элементтэй хуваан эзэмшил давхраа үүсгэхгүй маш доктортой бүтцийг үүсгэдэг байна. Жишээ нь ионыг зар туршлагын самбарт хэрэглэдэг. Бүгдээрээ зар туршлагын самбарыг харцгаая зураг дээр. Ионы идэвхгүй шин чанарыг нь ашиглан зар туршлагын самбарт хэрэглэдэг байгаа. Дараагийн сэдвлөөгөө үргэлжлүүлэн үзье. Металлууд катион үүсгэх нь. Натрийн 11 электронтой, энэ түнд 11 электрон, 11 протонтой гэсэн үг юм. Бүгдээрээ натрийн электрон бүтцийг нь авч үзье. Натрий. Элемент натрийн 2 электрон n тэнцүү 1 буюу электроны 1-р түвшинд, харин 8 электрон n тэнцүү 2 буюу энергийн 2-р түвшинд эргэдэг. Харин үлдсэн 1 электрон n тэнцүү 3 буюу хамгийн гадна талын электроны түвшинд эргэдэг байна. Энэ ийм бүтцтэй нэгдлүүд нь докторгүй электрон бүтцийг үзүүлдэг байна. Натрийн гадаад давхрааны электроноо алдаж неон шиг идэвхий болдог байна. Бүгдээрээ хичээлээ үргэлжлүүлэн авч үзье. Металлууд катион үүсгэх нь. Энэ дээр жишээ олгож бүгдээрээ натрийн ионжилтыг бүгдээрээ авч үзье. Натрийн атом нь хамгийн гадна талын давхрааны 1 электронтой байдаг. Энэ хамгийн гадна талын давхрааны 1 электроноо амархан ялдаж неон шиг маш доктортой бүтцтэй болдог. Ингэсээр натрийн 10 электрон 11 протонтой болдог нэмэгцэнэгтэй болдог байна. 1 электрон алдаж натрийн катион болон нэмэгцэнэгтэй ионыг үүсгэдэг байна. Бүгдээрээ одоо хичээлээ үргэлжлүүлэн металл бишүүд хэрхэн анион үүсгэхийг авч үзье. Үүнийг бид нэр хлорийн атом дээр жишээ болгон авч үзье. Хлорийн атомын тоон 17 байдаг. Ингээд хлорийн атомын электрон бүтц. Хлорийн атомын нэмэгцэнэгтэй цөм нь 17 протоноос тогтдог. Нэмэгцэнэгтэй цөмийг тойроод 17 электрон эргэдэг. Хамгийн гадна талын давхраанд буюу n тэнцүү 3 давхраандаа 7 электронтой байдаг. Ийм бүтцтэй нэгдлүүд нь маш докторгүй электрон бүтцийг үүсгэдэг. Бүгдээрээ үргэлжлүүлэн хлорийн атомын электрон бүтцээ авч үзье. Хлорийн атом нь хамгийн гадна талын давхраандаа нийт 7 электронтой. Гаднаас 1 электроныг авч неон шиг доктортой бүтцтэй
болдог. Энэ хамгийн гадна талын давхраандаа 8 электронтой болдог бөгөөд холоор нь гаднаас 1 электроныг авч 18 электронтой, харин 17 протонтой болж холоорын хасах цэнэгтэй анионыг үүсгэдэг. Бүгдээрээ хичээлээ өргөжлүүлэн саяхаа олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан өөрсдөө шалгаараа сурагчдаа хүчил төрөгчийн атомын тоо 8 гэдгийг санаж дараах үйлдвэрүүдийг үнэн эсхийг тэмдэглэв. Нэгдүгээр хүчил төрөгчийн электрон бүтц нь 2,8. Хоёрдугаарт нь хүчил төрөгч нь 2 электрон алдаж доктортой давхраа үүсгэдэг. Гуравт нь үүссэн ион хасах 2 цэнэгтэй болдог. Дөрөвт нь хасах цэнэгтэй ионыг анион гэдэг дөрвөн өгүүлбэрийг үнэн эсхийг нь хойтлон тэмдэглэнэ сурагчдад та бүхэндээ амжилт хүсье. Сурагчид та бүхний дасгалаа амжилттай гүйцэтгсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингээд сурагчдаа хариугаа шалгаарай. Та бүхнийг дасгалаа амжилттай гүйцэтгсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингээд хичээлээ бүгдээрээ өргөжлүүлэн авч үзье. Натр ба хлорын хооронд дахь урвал. Натрийн электрон бүтц нь 2,8 нэг бөгөөд 1 электрон алдаж 2,8 гэсэн доктортой давхраа үүсгэдэг. Бүгдээрээ онлын тодорхойлолтын баруун гар талд өвгөн урвалын тэгшгэлийг харж байна. Харин эсрэгээрээ хлорын электроныг бүтц нь 2,8,7 бөгөөд 1 электрон авч 2,8,8 гэсэн доктортой электроныг бүтцийг үүсгэдэг. Онлын тодорхойлолтын хажуу талд бүгд онлын тодорхойлолтын өвгөн урвалын тэгшгэлийг та бүхэн харж байна. Ингээд хичээлээ өргөжлүүлэн бүгдээр авч үзье. Натр ба хлорын хоорондох урвал. Хлор ба натр нэгдэж шин нэгдэл үүсгэдэг. Бүгдээрээ атомын түвшинд натрийн хлорын үүсгийг авч үзье сурагчдаа. Натрий болон хлорын атомын бүтцээ өгсөн байна. Натр нь хамгийн гадна талын давхраандах 1 электроноо хлоор тэлбэрхэн алддаг. Нэмэгт цэнэгтэй болдог. Харин хлор нь натраас 1 электроныг гадна талын давхраандаа нэгдүүлж хлор нь хасах цэнэгтэй буюу хлорын анионыг үүсгэдэг. Хоёр эсрэг
нэмэгдсэн нэгтээ бие таталцдаг электростатикийн хуулиар нэмэгдсэн нэгтээ болсон натрийн ион хлорын хасагдсан нэгтээ ион хоорондоо таталцаж натрийн хлорид буюу натрийн хлор гэсэн шинэглэлийг үүсгэдэг байна. Ингээс сурагчид та бүхэндээ баярлалаа. Хичээлээ үргэлжлүүлэн авч үзье. Натр ба хлорын хоорондох уруулыг сая электроны түвшинд авцуулсан бол одоо бүгдээрээ химийн уруулын туршилтыг жишээн дээр бүгдээрээ жишээ болгон авч үзье. Жишээн дээр хлор натр өгсөн байна. Хлор бол хивэдэлтэй шаргал өнгөтэй нэгдэл байгаа. Натр маань химийн итэх өндөртэй мөнгөлөг саарл өнгөтэй металл байгаа. Керосин татгалж байгаа металл натраас бага зэргийг аваа бүгдээрээ хлор агуулсан савлууга хий. Хуруу шилэн дотор хлор натрийн хооронд нэгдэх уруулал эрчимтэй явж байгааг та бүхэн ажиглаж байна. Натр ба хлорын хоорондох уруулаар натрийн хлорид буюу натрийн хлор гэсэн бидний хоолны давс гэдгээр нэгдэг натрийн хлор үүссэн байна гэдгийг та бүхэн харж байна. Мөн дахин нэгэн жишээн дээр бүгдээрээ харъя. Металл натрийг штах албан дээр тавиад бага зэрэг халаагаад хлор агуулсан савлууга бүгдээрээ оруулъя. Урал маш хүчтэй дүл үүсгэн явагдаж байгааг та бүхэн харж байна. Харин савны хананд цагаан өнгийн бодис тогтсон нь натрийн хлор буюу бидний мэддэг хоолны давс үүссэн гэдэг нь харагдаж байна. Үүссэн нэгдэл нь натрийн хлорид буюу натрийн хлор. Сурагчид та бүхнийг анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа. Дараагийн сэдв рүүгээ боръё. Натр ба хлор дох ионы холбоо. Эерэг ба сурагч цэнэгтэй болсон ионууд цахилгаан статик хүчээр бие биеэ татдаг. Одоо бүгдээрээ хэрхэн бие биенээ электростатик хүчээр татдгийг харцгаая. Хлорын хасах цэнэгтэй ион, натрийн нэмэгдсэн цэнэгтэй ион хоорондоо бие биенээ хоёр эсрэг цэнэгтэй бие таталцдаг хуулиар электростатик хүчээр биеиндээ татагдж байна. Бүгдээрээ дахин үргэлжлүүлэн авч үзье. Бие биендээ татгаж хамтдаа натрийн хлор гэсэн биет үүссэн байгааг та бүхэн харж байна. Ингээс сурагчид та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн сэдв рүүгээ үргэлжлүүлэн оръё. Натрийн хлорын шинж чанар. Бид нар сая натрийн хлор маань атомын бүтцийн хувьд, химийн туршилтын хувьд хэрхэн нэгдэж натрийн хлорын молекул үүсдгийг харсан билээ. Ингээд үүссэн нэгдэл болох натрийн хлорын шинж чанартай бүгдээрээ танилцъя. Натрийн хлор нь натр ба хлороос өөр шин чанарыг үзүүлдэг. Металл натр мөнгөлөг саарл өнгөтэй хатуу бит байхад хлор нь хий байдаг. Харин үүссэн нэгдэл натрийн хлор нь цагаан өнгөтэй хатуу бодис байдаг. Натрийн хлорыг бүрдүүлэхэд үүссэн хлорын шин чанарыг бүгдээрээ харж байна. Хлор маань ногоон шаргал өнгөтэй, эвгүй үнэртэй, хий усанд бага зэрэг уусдаг, цахилгаан дамжуулдаггүй байхад харин металл натр нь мөнгөлөг саарл өнгөтэй 98 градусд хайлдаг зөөлөн металл шингэн болон хайлмал байдалтай цахилгааныг дамжуулдаг, ус төрөгчийг ялгаруулан устай эрчимтэй уралд ордог металл байгаа. Харин энэ хоёрын нэгдэх урлын үр дүнд үүссэн натрийн хлор буюу хоолны давс нь нийтлэг химийн бодис. Хоолны давс гэдгээр нь бид сайн мэддэг. Байгальд өргөн тархсан бөгөөд хатуу давсны орд ба далайн уснаас гаргаж авдаг. Бүгдээрээ натрийн хлорын байгалийн их усүрдээр танилццгаая. Далай тэнгисийн усны 3% нь натрийн хлор эзэлдэг. Зарим давс ихтэй далайн усны 20 хүртэлх хувийг хоолны давс буюу натрийн хлор эзэлдэг. Натрийн хлор нь нарны гэрлийн нөлөөгөөр түнд агуулгаж байгаа усаа ууршуулан төрөл бүрийн хэлбэртэй болдог. Далайн усанд бид нэр шумбаж болно. Гэхдээ далайн усанд орсныхаа дараа бие сайтар угаах ёстой. Ингээд халуун орны уур амьсгалын тусламжтайгаар хоолны давсанд байгаа ус уурших төрөл бүрийн хэлбэртэй ордог.
натрийн хлорын байгалийн маш том ордууд бол байгальд байдаг. Та бүхэн зураг дээр натрийн хлор талсчсны үн дүнд төрөл бүрийн хэлбэртэй хоолны давсууд үүсгэсэн байхыг та бүхэн харж байна. Сурагчид та бүхэндээ баярлалаа. Ионы нэгдлийн хэрэглээ. Давсыг бид амьдрал ах үед өргөн хэрэглэдэг. Бид нар хоолны давсыг хоолнд амт оруулагч болгон амьдрал ах үед өргөн хэрэглэдэг лээ. Сурагчид та бүхнийг анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа. Ингээд бид нар өнөөдрийнхээ хичээлээр неоны доктортой электрон байгууламж, натрийн катион, хлорын анион, натр ба хлорын хоорондох хурал, натрийн хлор дахь ионы холбоо, натр хлорын шинж чанар, натрийн хлорын хэрэглээ, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн хичээлийг үзлээ. Та бүхэндээ амжилт хүсье.